За тав хүндээ энэ удаагийн мэдтгэр айлын мэд хэрэг Ром бол манайхаас илүү бадаг хэл хэрхэн тоглох вэ гэдэг талаар үзүүлээ. Ер нь бол хамаагүй төрж тоглох нь буруу. Ким ирэл маш хүчтэй болохоор зэрэгээ адах эрсдэлтэй бас бүх эрсдэлтэй учраас жоох наан байлдах хэрэгтэй. Скил аль болох хэрээр гэдэг зэрэг өөрхөн айлын зэргийг ингэж оруулж скил хийх хэрэггүй. Тэгэх юм бол зэргүүдээ одоо алдаад чаддгүй. Аль болох өгч байгаа зэргийг нэгээрээ онж айлын баатартай хасгаж хийх хэрэгтэй. Айлын хэрэг ганцаар гарч ирээд Ром харагдахгүй бол ер нь тажиутлын башинд хүний хамгаалаад хараа хийж байгаа гэсэн үг утгатай байдаг ба. Ер нь сэргээ шууд авах гэсэн хэрэг байдаггүй. Ингээд гатлаад чиний зэрэг өгөхгүй байгаа тохиолдолд ингээд ганц хоёр зэрэг өөрөө задуудаад ойртуудаад цэвүүдээ наана байлгах хэрэгтэй байна. Тэгээд айлдах юм булаах арга хэмжээтэй. Скилүүд ингээд явж байгаа самд нь хэрэгжиж байна. Хоёр хэрэгтэй гэж хоёрын эсрэг хоёр байлж байгаа тохиолдолд айлдах дэмэж дилдрийн гэж дэмжлэх хэрэгтэй. Тийм гэсэн үг. Тийм ганц чөө дэмэж чадахгүй. Яг марк нэг хүн бод яг Ромын ард сайн Ром хамгаалж дэмжлэх хэрэгтэй. Тэгэхгүй Ром ганцаараа наруулаад байх юм бол ер нь Ромч алаа Ромч айхаа байждаг. Нэг ч ард нь хамгаалаад байх юм бол ер нь тэгэл Ромч аймал гэсэн. Бид эрлэг юм дээр ер нь хоёр сайдууд хоорондоо дүгээлтэж сайн тоглодог. Харин нэг Ром Жангад гор бол ер нь эрлэг юм авах ач чухал үүрэгтэй байдаг учраас хоорондоо сайн холбогдлолтой коннекшнтэй тоглох хэрэгтэй байдаг байгаа. Түрүүсэнчлэн ингээд зондуулаад аль нэг зэрэг алдаад байх юм бол төрөлтөөр төрдгөө. Төрөлтөө алдна гэдэг бол тэгээд ер нь дээрлий зөвж байгаа гэдэг гэсэн үгтэй. Харагдахгүй байх гэдэг бол ер нь энэ тийм батж байна гэсэн үг. Тэгэхээр энд байгаа гэж бодох хэрэгтэй. Эсвэл сайд дээр гэж. Манайхын энд ингээд онцлаа. Би энэ дэмэжийг авлаа. Энэ дэмэж байгаа. Нэмж дэмэждэг. Тэгээд хоёр хөрөөнөөс үзэж байгаа тохиолдолд наатын чав дэмэжлэх гэдэг шаардлага байхгүй. Ард нь байгаа юм. Тим дэмэжлэх хэрэгтэй. Сая би нэг дэмэжний юу авчих юм бол дэмэжтэй байгаа болохоор ингээд авчиж байгаа юм. За энэ бол тэгээд манай хүн татах гэдэг учраас би хүндээ аяга ихтэй байгаад хүндээ тайлбараад авчиж байгаа. Энэ үедээ ингээд барангуудаа лай болохгүйгээр ингээд ардаа байж өөрхөн юм богохгүй нуугдах хэрэгтэй. Тэгэхгүй өөрөө шууд яваад орчих юм бол энэ богохчих юм бол үсэн цаашаа зүгтаад бапа цаашаа аваад очдог. Ингээд бид хоёр фри дүртэл авч байгаа бид өөрөө. Чааг нэг корост чинь. Чойны спринт аваад чигээрээ нэгдээд ойдоод ирж байгаа учраас энэ чигээрэл байдаг учраас энэ спринт дээр айгүй олон корост байдаг. Энэ бол сая чаа өгсөн зайдын мэж ил гарч ирж чадахгүй. Тийм учраас тэр хооронд дэшиг гэн хийж байгаа. Энд дэр жоохон би фликертэй комбо хийсэн чи манай хүн жоохон хоцорсон. Энэ паранкаж битгэх байсан тэгээд би тэр байлсан. Тэр нь аль болох нэг лирэн дээр удаадах хэрэг байдаг юм шүү гэнэ. Тэр нь одоо бүшдэл бишичээд тэгээ явцдаг байх хэрэгтэй. Өөрхөн мэдих юм зэрэг нэг аваад. Энэ харамсалтай надад үеж байгаа учраас би өөдөр скил хийж байгаа. Өөдөр скил хийгээд түрүүт рүү ойртож байгаа.